1212 орой минь сонсогч байна. За өнөөдөр энэ чинь нийслэлийн хаан дүүргийн үүдэн 11 дөрөв ороо. үүдэн хаусын үүдэн ирээд байна. Манай их жаргал нь төлөөлөгч манаас энэ чинь юм асуудал байна гэдэг. Би тэр өнөөдөр ирсэн. Улаанбаатар цахилгаан түгэхээс баруун бүсийн харьяа кабель ашиглалтын албаас ирсэн байж байгаа. Их жаргал нь гараг энэ дээр ямар асуудал болж байгааг хэлээд. Баг та хүртлээ утсан дээр. Асуудал нь орой минь дүргээ. За ер нь бол хаан дүүргийн 11 дөрөв ороо. За энэ уулын зам. За үүдэн хаусаас зайсан сквер хүртэлх мэдээ харуулж хаяа. Ойролцоогоор 300 орчим метр зам байгаа. Тэгээд ерөөхдөө энэ уулын замаар бол маш их юм том тэрэг одоо дасралтгүй ингэж орчиж байдаг. Тэгээд ерөөхдөө замынхаа хойдлын хэсгээр бол явгууны зам бол ингээд нэгээс 1.5 метр байгаа. Тэгэхээр айгүй том даацсан ингээд машинууд явдаг учраас ерөөхдөө иргэд энэгээр ингээд алхахад одоо том машин ингээд одоо адаглал том машины дээр тоос шороо дуу чимээ та тэр ингээд машины дээр одоо инерц ингээд бүх юм ингээд энийг нарийнхан зам нь ерөөсөн ингээд алхахад бол иргэдийн одоо аюулгүй байдал бол ингээд одоо зорчих дээр юу алдагдж байгаа. За тэгээд одоо хүүтрхээс өмнө ямарсан энэ 300 м орчим замыг нийслэлийн замын хөгжлийн газар явган зам хийхээр ингээд 5 м өргөнтэй явган зам хийхээр төлөвлөж байгаа. За нийслэлийн газрын алба бол газар чөлөөлтийн одоо ажлууд нь бас ингээд аж ахуйн нэгжүүдийн зөвшөлтсөд ерөнхийдөө бол хашаагаад татдаг дээр бол юу хацсан зөвшөлтсөд бол ингээд хүрээд явж байгаа. Тэгтэл ерөнхийдөө хашааныхаа нөгөө талд бол одоо ингээд ийм 380 одоо ингээд кабель ингээд бөгөөд за 100000 одоо өндөр хүчтэй ингээд кабель шууд ингээд хашааныхаа ингээд хойтлоор явсан. Тэгээд энэ газар түрүүн газрын албанаас мэдээлэл авах 2012 оноос хойш гэж бодлоо 13 жил орчим болчихсон ингээд. Тэгээд ерөөхдөө одоо энэ хашааг ингээд датлаа гэхэд бас энэ дээр ингээд дүүрэлт хийх шаардлага байна. Тэгээд одоо кабелийг харуулчих юм. Кабель байгаа юм тийм. Энэ хашааг наашлуулаад цаанаа явган зам хийх гэдэг байгаа кабель байгаа юм. Энд ч бол барилгын ажил явагдаж байгаа юм байна шүү дээ. Хувийн компани тийм. Тий. Одоо энэ бол ингээд төр зогссон байгаа юм байна. Тэгээд бидний хувьд бол яг хаа ерөнхийдөө иргэдийн аюулгүй алхах одоо нөхцөлийг л бүрдүүлж өгч байгаа. 5 м өргөнтэй явгууны зам хий 2 м дээр нь дугуйн зам гаргаж өгье. Тэгээ 3 м дээр нь явгууны зам. Одоо энийг бол энэ жил ингээд одоо хүүтрхээс өмнө хийчихвэл дараа жил бол үүдэн хавсаас цаашаа Маршлын гүүр хүртэл одоо замынхаа хойдлоор бас 5 м өргөнөөр ингээд явган болон дугуйн зам хийхээр ингээд төлөвлөлөд ажиллаж байгаа. За их жаргалын төлөөлөгчийн тавьсан асуудлын дагуу өнөөдөр бас Улаанбаатар түгээхийн харьяа баруунсан та өөрийгөө танилцуулж байгаа ямар асуудал ингээд яриачих. За. Та ихтэй өөрийгөө танилцуулж байгаа. За ингээд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ кабель ашиглалтын суурийн төрөнд авах эрдмээ гэдэг юм байна. Ингээд одоо кабель ашиглалттай холбоотойгоор ингээд гадны эзэмшлийн кабелүүд ингээд кабелийн стандарт шаардлага хангахгүйгээр ингээд ил задгаа явуулах ийм нөхцлүүд бол ер нь холтод бол маш их хэмжээгээр байгаа. Тэрний дагуу манайх бол одоо албан бичиг шаардлагуудаа тухай аж ахуйн нэг жайл хөрхөд бол өгөө явж байгаа. Тэгэд энэ бол бас нэг ясандаа хариуцсан тэр хувийн эзэмшлийн кабель шугнуудаа одоо стандарт норм дүрмийн дагуу бол бас иргэд аюулгүй байдал бас нэгдүгээрт орж байгаа. Энэ одоо ингээ хашаад байгаа ингээ явж байгаа ил кабель бол одоо хүмүүс ингээ цаанаас нэгээ хүрэхэд хүчлэлтний үүдтэй тийм янз бүрийн эрсдүүд өндөр байдаг. Энэ дээр бол анхаарч ажиллаж байгаа. Тэгээд энэ кабель бол энэ одоо 3449 гээд Хятаднаас гарсан хувийн эзэмшлийн кабель байгаа. Энэ дээр одоо шаардлага нөгөөд стандартын дагуу энэ ингээд хашаан дотор ингээ явуулсан юм байна хараа. Хувийн эрсдүүд энэ бүрээс гэмтүүл бас газарлага өгөөд гэмтэхэр юм байна шүү дээ. Тийм. Энэ хувийн эрсдлэх гэдэг энэ кабель талаар мэдээлэл аваа. Энэ хаашаа явж байгаа кабель юм? Энэ одоо манай инженер 20 энэ яна хашааны сааталтар. Үүдэн авс эднийх юм. Үүдэн авс юм байна. Тэр үүдэн авс энэ хашаан дотроо хийсэн тэр энийг ухахтай энэ кабель ил гаргацсан байна. Ил гаргацсан байна. Тэгэхээр ингэмээр байна. Үүдэн хаусыг шаардлага тавиад танах одоо юу байгаад байцаагч чинь танаа арай байгаа юу? Улаанбаатар сүлжээний усан байцаагч ханаа. Тэгээ хин дарга эднөө та хэмлээ. Эрдмээ дарга юу ямаар байцаагч явуулаад үүднээ хаус шаардлагын тавиад энийг аюулгүй болгох дотор чинь энэ дотор явуул гэдэг энэ компанидаа мэдээ зөвшөлдсөх баг. Тэгээ тэрийг өөрсдөө зохион байгуулах хэрэгтэй. Эднийх өөр техник нөхцөл цахилгаан авах гал кабель ингээд татцсан юм ба шүү дээ. Ер нь тийм ээ. Зүгээр байжсэн байл энэ газрын төвшингийн дарцсан ба шүү дээ. Төвшингийн дарцсан байна. Тэгээ ямар ч нэг эднийхийг өөрсдөө энэ юугээ зөвшөлдсөд
энэ компанитайгаа зөвшөлдсөд хий гэж ингэж тэгээ аюулгүй болохгүй эзэнээрээ газарлага өгөөд ингэх юм бол бас болохгүй. Тэгээд иргэдийн аюулгүй байдлаа бодоод манай их чаргалын төлөөлөгч хэлээд байгаа зөв цаана зам гарах учраас ингэж яах хэрэгтэй. Байцаагч явуулаа шаардлага тавиулаад тэгээд идэхтэй. За тэгэхээр стандарт энэ бол. За тэгээ ерөнхийдөө яг бас нэг нэмэлтээр одоо мэдээлэл өгчөд бол одоо за аливаа аж ахуйн нэгжүүд барилгын одоо бүтээн байгуулалтын ажил хийж болно. Гэхдээ одоо хаанл дүүрэг 11 дугаар хорооны иргэд за дээрээс энэ уулын замаар өдөр болгон ажил одоо хичээл сургуультаа хүүхдүүдэд хөргөж өгдөг ажилдаа явдаг иргэдүүл ингээд мэдж байгаа. Энэ одоо барилгын хашаа бол сүүлийн бараг 5-6 жил ингээд ийм байдалтай байна. Тэгэхээр энэ барилгын хашааны өөрийнх нь норм дүрм стандарт гэж байгаа. Одоо энэ хашаанууд ингээд тавг тарах юм бол ингээд онгойчсон, цаагаараа бүр ингээд нэлээд хэсгүүд ингээд хүн доогуура ингээд хүн орох боломжтой ингээд эвдэрчихсэн. Энэ дээр ерөөсөө ямар ч юм арчилгаа юу шаардлага хангахгүй. За дээрээс нь ингээд хойдлоос ингээд ухаа тавьчихсан. Энэ дэхэд одоо ингээд бараг 10 хэдэн метрийн одоо бараг 10 метр юм уу? Энд ингээд ийм том ингээд нүх ухаа тавьчихсан. Одоо ийшээ ингээд хүн ингээд унж өгөхөд ингээд бүр бэлэн. Ерөөсөө ингээд хашаанч ямар ч аюулгүй байдлын стандартыг хангаагүй дээрээс нь ийм өндөр хүчтэй цахилгааны утас ингээд барилгын хашаан дотор ингээд татчихсан. За ингээд явгууны зам ингээд хийх гээд одоо хашаагийн татуулах гээд ажил хийх явах гэтэл одоо ингээд барилгынхаа артал дээр бол ийм олон зөрчлүүд илэрч байгаа. Тэгэхээр энэ зөрчлүүдийг бас ингээд яаралтай одоо арилгуулж одоо арга хэмжээ авъя гэж бодож байна. За их чаргалын төлөөлөгч хэлснээр яаралтай маргааш хяналт чадварлалтын газраас байцаагч явуулаад эдний зөрчлүүдээр кадастр хашаа яг кадастрын зургийн дагуу баригдсан байна уу, нэмж хашаагдсан байна уу. Тэгээд энэ барьж байгааг байгууллагын олон зөрчлүүдийн байцаагч явуулж тавиулаа. Дээрээс нь манай Улаанбаатар түгээх юм маань бас байцаагч явуулаа шаардлага хөргүүлж кабелийг нааш нь бол аюулгүй болгох хамгаалтыг хийх арга хэмжээг ингээд хоцгой хайраа баттай. Тэгээд ямар ч гэсэн одоо энэ хашаагийн ямар ч гэсэн одоо бидэд ингээд явгууны зам нийтийн одоо хашийн төлөө хийж байгаа одоо энэ ажил. Тэгэхээр хашаагийн датуулыг за аж ахуйн нэгжүүд маань энэ одоо олон жил арчилгаа тордлогоо хийгээгүй энэ барилгынхаа бүтээн байгуулалтын хашааг бол норм дүрм стандартад нийцүүлж шинжилж одоо энэ татсан газраар нь ингээд шинжилж тавих шаардлагатай байна. За резервт нь бол энэ газар шорооны дүүргэлтийн ажлыг хий. За энэ цахилгааны одоо өндөр хүчтэй кабелийг холдуулах энэ асуудлуудыг ингээд зөв болгоё гэж бодож байна. За баярлалаа хүрэлцээсэн. За юу вэ? Ийшээ цуг алхангаа их чаргалан төлөөлөгчтэйгээ нэг хідүү гээд. Тэгээд ийшээ Би бас нэг уудсан дээр нэг ганц санал тавьдаг. Санал жижигтэй нэг бүс юм. Одоо манайх ингээд нэг үүд болохоор нэг хэдүү газар нэг жоохон хэмжээний нэг нүүрс төлдөг. Тэгээд энэ жил нэг 5 дугаар руу албан бичгөөд нүүрсээ авах гэсэн чинь аж ахуйн нэгжид тийм нэг митинг. Тийм задгаа нүүрс олгоно. Шуудаас нүүрс олохгүй. За Улаанбаатарын хэмжээнд бол энэ жил бол мидлинг зөвхөн Т3 амгалан тэгээд улсын том станцуудыг зөвшөөрсөн технологийн дагуу Багнуур Шивээ оод дээрээс нүүрс авахыг түүхийн нөрч зөвшөөрж байгаа. Бусад аж ахуйн нэгжүүд дээр бол энэ дандаа мидлинг өгнө. Энэ өөрөө бүсчлэл ийм тогтолцсон ийм асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлаа та яг хөө эргээд бичиг өгдөг юм уу? Эргээд хандчих. Аль болох хэмжээд ингээд тэгээ. За иргэдээ гэж хэлэхэд манай их чаргалан дарга маань сүүлийн үед хаагуул дүүргийнхээ иргэд явган замын асуудлуудаар нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Тэгээд бас их чаргалан төлөөлөгчдөө хамтраад ажиллаад их таатай байдаг. Тэгээд энэ хаагуул дүүргийнхаа одоо иргэдийн тулгамж байгаа асуудлуудаар нэлээд идэвхтэй явж байгаа. Тийм тэгээ ямарсан бас танд бас ингээд газар дээр нь танилцаад асуудлуудыг шийдвэрлэхэд бас одоо ингээд дэмжлэг үзүүлж байгаад бас дүүргийнхээ иргэдийн өмнөөс бас талархал илэрхийлье. Тэгээ ерөнхийдөө бол ингээд Улаанбаатар хотод маш их ийм олон зөрчилтэй газрууд бол байгаа. Яг бүгдээрээ бас нийлээл өөрсдийнхөө чадхаараа л нэг ч ихсэн асуудлыг бас буруу асуудлыг зөв болгочих юмсан гэл тал бас хичээж байна. Тэгээ одоо удахгүй засварлаа. Тэгээ газар хөлтгөөс өмнө бас тодорхой төлөвлөсөн бас нэг ажлуудаа хөндлөлт авбал шийдүүлээд байгаа. За энэ чинь 11 дугаар хороо Үүдэн хаус гэдэг энд байт юм байна. Энд чинь ямар хороод идэв лээ? Сончин. энэ Seven Star Seven Star гэдэг. Seven Star. За ингээд ийшээ
Үнэтэй хотхон байгаа. Ингээд туул голынхаа иргэдээр эдгээр чинь ингээд юм барьчихж байгаа юм тий. Тий. Тийм юм том хувийн штэ ажиллаж байгаа юм биш үү? Ер нь бол ингээд урагшаана одоо ингээд барилгачлалтанд эхэлчихсэн. Тэгэхээр үтэн байгуулалт бол явж болно. Ямар ч гэсэн аюулгүй иргэдийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Дээрээс нь тухайн одоо нутаг дэвсгэр амьдарч байгаа иргэдийн бас аюулгүй зорчихтой амьдрах одоо энэ нөхцөлийг үрдүүлчих үүднээс бол одоо энэ ягууны зам урт харцууд нэг асуудлууд дээр бол одоо нийслэхгүй хувьчлэхгүй хамтраад энэ ажлыг дэмжиж бас ингээд авах хэрэгтэй гэж бодож байна. За ингээд дуусгач уу. За тэгээ. За. За баярлалаа. За